Ногоон паспорт эзэмшдэг болсноос хойш альва зуулыг хэрэглэхдээ хамгийн ихэнд хэрхэн хэмнэж болох вэ гэдгийг боддог болсон талаараа сурагчид ярьж байлаа. Яг одоо өнөөдрөөс эхлээд хэмнэхгүй бол бид ирээдүйд хог хаягдлаар дүүрсэн дэлхийд амьдрах болно гэдгээс хамгийн их айдаг. Тиймээс гэр бүл анги хамт олондоо хандлага өөрчлөхийг уриалдаг байна. Хувь хүний хувьд болохоор ногоон паспорт аяныхаа ногоон паспортаа дамжуулаад өөрийнхөө өдөр тутмын зөөх хвшил рүүгээ оруулж гисэн байгаа. Одоо жишээлбэл одоо усанд орохдоо хичнээн минут зарцуулдаг бай тэр минутаа одоо багасж эхэлсэн. Тэгээд хогийн савнд хайж эхэлсэн гэх мэтчлээ. Ногоон паспорт дээр болохоор ус хэмнэх, тэгээд хог хаях, төрөл бүрийн зүйлсүүдээр мэдээж байгаль орчны хамгаалах талаар чиглэлээр зөндөө зүйлсүүд байдаг. Тэгээд тэр зүйлүүдийг болохоор би өөрөө ингээ хэрэгжүүлэхэд анх эхлээд болохоор бас одоо нэгэнтээ сураагүй юм чинь бас хийх гэж их зовж одоо нэгэнд дасаж өгөхгүй хэцүү байсан л да. Одоо бол бид нар бол яг хэвшчихсэн байгаа. Яг жилийн турш бол одоо би ганцаараа хэвшээ зогсохгүйгээр бүгдээрээ хэвшсэн байгаа. За тэгээд тэрэн дээр нь болохоор хогийн савндаа хаях, одоо тэгээд усаа хэмнэх энэ ажлуудыг бол би хувьдаа бол маш сайн хийсэн гэж үзэж байгаа. Миний хувьд нэг цаасыг айгүй хэмнэж сурсан болов гэж боддог. Яг тэгвэл өмнө нь цаасыг ингээд маш хайр гамгүй ашигладаг байсан. Тэрнийхээ дараагаар бол нэгт цаасыг ашиглаж сурсан. Хоёрд гэвэл нэг өөрөө модонд айгүй хайртай болчихсон байсан. Тэгээд яг модонд хайртай болсны дагуу манай ээж хоёр бас гэр бүлээр айгүй мод тарьдаг. Бас хөдөө лагерийн байшиндаа бас маш их модыг тарьж ургуулсан байгаа. Тэр нь маш их нөлөөлөл үзүүлсэн зүйл юм болоо гэж бодож байна. Хогоо ангилж хаяж сурсан. Дээрээс нь зай хураагуурны савтай болсны улмаас зайгаа хүүхдүүд сурагчид сургууль дээр авчирч хаяж байгаа. Манай сургууль бол нэг том талбай те. Бараг тийм хоосон шахуу. Бид нэр тэрэндээ ингээ мод тариад хогийн сав суулгаад тэгээд ер нь нэг тийм хогоо ангилж хайх юм уу. Тэгэл тийм хунзар савнаас хэрэглэх тийм ажлуудыг хийсэн. Хуучин хуцаа болохоор бид нэр хуцаараа уут хийж болно. Эсвэл ингээд тэрийг ингээ хайжлаад юм галтгооны юм уугаа хийж болно. Өөрсдийнхээ гараар тороо өгүүлдэрлээд тэрийг хэрэглэе гэж хэлсэн. Ерөнхийдөө бол бидний нөгөө нэг чамд нь ирдэг гэдэг шүү дээ. Ус бол бидний хэрэгцээнд бол маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа тэр усыг яаж бид нэр хэмнэх ёстой гэдэг нөгөө маш олон арга одоо техникийг ингэж бид нэр гаргаж хөвшилсэн байгаа. Жишээлбэл одоо ногоон угаасан усаа цэцгээ услах ч юм уу те иймхүү байдлын одоо бидний өдөр тутмын амьдралд гардаг тэр зүйлсээр бол ерөнхийдөө бол хэмжиж болж байгаа. Энэ ногоон паспорт айн бол манай Өв аймаг тэр тусмаа манай хувьд маш сайн нөлөөлж байгаа. Энэ ногоон паспорт айн манай сум ногоон байгууламжтай болж байгаа. Дээрээс нь тасалгааны цэцэг тарьж тэгээд ан амтнаа хамгаалж сурч байгаа манаас. Би бол цэцэг тарьж сурсан. Үрдэн тарьдаг байсан л да гэхдээ тийм сайн тарьдаг байсан. Цэцэг тарьдаг болсон. Тэгээд хогийн савнд хийж хэвсдэг болсон. Манай сургуулийн хүүхдүүд бол бүгд хогийн савнд хийдэг. Альва дадлыг хүн хүүхэд насндаа хэрхэн сурсан, насан туршдаа тэр дадал арилдаггүй гэдгийг судлаачид онцолдог. Тиймээс ногоон паспорт аяныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан нь хамгийн оновчтой шийдэл болсон байна. Учир нь ногоон паспорт эзэмшигч сурагчид сургуульдаа гэр бүлдээ байгаль дэлхийг хамгаалах, зөв дадал хэвшлийн талаар сургалт, удирдлагыг зохион байгуулахад бага ангийн сурагчид хамгийн идэвхтэй оролцож амьдралдаа хэрэгжүүлдэг хаягдал хувцас батарейгаа цуглуулдаг байна. Таны хайсан нэг ширхэг батарей 1 м3 шот талбайн хөрсийг бохирдуулдаг. Таны хайсан хуванцар сав хөрсөнд 500 жил хадгалагдаж байгаль дэлхийг, ан амьтныг, хүн төрөлхтнийг хордуулсаар байдаг. Тиймээс та яг өнөөдрөөс эхэлж хандлага өөрчилж зөв дадал хэвшлийг өөртөө төлөвшүүлээрэй.